MMC буюу Mongolian Mining корпорац зээлээ төлж чадахгүй боллоо гэж ирээд л шуугцгаалаа. Нэг чих гайхмаар юм биш үү? Буруу юмар оролдоод буруу замаар ордгийн энгийн нэг жишээ. Зөв юмар оролцсон бол ялаад гараад ирэх байсан биз, буруу юмар оролцсон болохоор хүчилж чадахгүй байсаар байгаад явчих шиг боллоо. Хүмүүс ч тэгж л ярьж байгаа. За тэр бомбнууд ч яах вэ? Лагаж иднүү, луунгаач дампууруулна хамаатай юу. Гэхдээ ер нь бол байдал маш хүнд байгаа. Та хотын төв цэгээс хаашаагаа 10 км орчим яваад захын нэг дэлгүүрлээ ороод үзээрэй. Тэгээд грамаар бараа өхүү гэд асуугаад нэг үз. Уухантаас хэдэн грамыг авах юм бэ гин. Юу ч хамаагүй. Тос будаа гурилгээд хүссэн юмыг чинь грамлаж шүдэнсний хайрцгийн чинь яг юм болгоод өгнө. Талхыг хүртэл 4 хуваад зардаг болсон гэнэ. Авч байгаа нь ч тэр, зарж байгаа нь ч тэр хоёулаа мөнгөгүй. Бараагаа бараг бүгдийг нь зээлээр өгч байгаа. Барьцаанд нь авсан юмнууд харин юу ч магадгүй шүү. Ахирваа та үнэмшихгүй бол хэрэг болгож яваад нэг үзээрэй. Манай Монголын дарга нар сонгуул яриад л дуудуул шүдэг уншиж бүжиглэж том бүтээн байгуулалт бүлтэрч сансрын уудмаар аялаад байгаа. Бод байдал дээр Монгол улсын эдийн засаг грамын эдийн засаг руу аль хэдийнэ шилжчихсэн байна. Грамаас цааш нэгж гэж байх болов та юу гэж бодож байна?